Хэрвээ 8 жилийн өмнө ор мөргүй алга болсон охинтой нь гинт олдвол та яах байсан бэ? Мэдээж маш их баярлах байсан бах. Гэвч тэрхүү баяртай уулзалт хормын төдийд хар дарсан зүүд болон хуйруул яах вэ? Өнөөдрийнхөө бичлэгээр бид эртний Египтийн хараал гэр бүлийн аимшигт нууцыг өгүүлэх The Mummy киноны үйл явдлыг торч бөгөөд сонирхолтойгоор тайлбарлан хүргэх болно. Кино Египтэд нэгэн гэр бүлээс эхэлдэг. Тэдний гэртээ ирэхэд охин Лили нь тижээвэр шувууга өгсөн байхыг олно. Ээж нь шувууг гартаа бөөцөөлөн авч хүүхдүүддээ эндээ хүлээж байхыг захина. Тэрээр нөхөртөөгөө хамт хар пирамид руу алхах бөгөөд түүний доор хар базальт чулуун авс байв. Тэд дотор нь юу байгааг шалгахаар авсыг нээнэ. Гэтэл авс доторх хүн амилж эцэн юр бусын хүчинд автан амиа алддаг. Үйл явдал Чарли гэх эр болон түүний гэр бүл рүү шилжинэ. Түүний охин Кейти Морлийн цагаан толгойг бүрэн цээжилсэн ухаалаг охин байлаа. Кейти Себ гэдэг дүүтэй бөгөөд аав Чарлийн телевизийн эрен сурвалжлах сэтгүүлч юм. Түүний эхнэр Лиса дахин хүүхэд тээж байгаа аж. Нэгэн өдөр хүүхдүүд нь чангаар мууд итэх сонсогдно. Себ шүхрээ туршихын тулд эгчийнхээ хүүхэлдэйг дээвэр дээрээс шидчихсэн байлаа. Чарли хүүхэлдэйг буцааж эвлүүлэн янзлах боловч Кейти аавыгаа Себийг загинсангууд гомдон цэцэрлэг рүү алхаж ганцаараа сууна. Тэнд нэгэн эмэгтэй түүн дээр ирж өөрийгөө Лилигийн ээж гэж танилцуулдаг. Кейти Лилиг хаана байгааг асуухад өнөөх эмэгтэй түүний бие жаахан тааруу байгаа гэд Кейтид их бүүзүүлж эхэлнэ. Энэ үед гэрт байсан Чарли овоосон чихрийн цааснуудыг анзаардаг. Эмэгтэй Кейтид дахин нэг чихэр мөн торч жимс өгнө. Чарли Себээс энэ олон чихрийн талаар асуухад Себ цэцэрлэгийн мухарт нэг найз нь түүнд өгд юм гэж хариулав. Эмэгтэй өгсөн жимснээс үт гарч ирэн Кейтигийн амь руу шурахад Кейти хахаж цацаж эхэлдэг. Чарлиг цэцэрлэгт гүйж очих үед Кейти аль хэдийн алга болсон байлаа. Чарли түүнийг хайхаар гүйх боловч элсэн шуурга тэднийг чиглэн ирж байв. Чарли өнөөх эмэгтэй Кейтиг дагуулan явж байхыг олж харан араас нь хөөгч шуурга бусам ширүүсэж тэднийг алддаг. Үйл явдал цагдаагийн хилцс рүү шилжинэ. Энд Дайлия хэмээх цагдаагаас "Чи англиар сайн ярьдаг үсттэй" гэж асууна. Түүний ахлах офицер түүнд хандан "Хэрэв чи сургаггүй алга болсон хүмүүсийг хайх тасагт орохыг хүсэж байгаа бол миний хайж байсан хүмүүсийн ихэнх нь аль хэдийн үхсэн байсан юм шүү гэдгийг санаж ав" хэмээн загтаг. Дайлия ахлахынхаа нэрийн өмнөөс Кейтигийн эцэг эхтэй ярилцсан. Тэд Кейтиг хулгаасан хүн түүнд чихэр өгдөг байсан талаар хэлдэг. Гэвч Дайлиагийн ахлахын удирдлага Дайлиад ийгт хэлээр Кейтигийн эцэг их худлаа ярьж байж магадгүй. Тэд охиноо санамсаргүй хөнөөчхөөд түүнийгээ нуух гэж оролдож байж мэднэ гэж хэлв. Гэвч Чарли тэдний хэлийг ойлгодог байлаа. Тэр маш ихээр уурлаж "Биднийг өөрсдийнхөө охинд муу зүйл хийсэн гэж бодоо юу" хэмээн дургуутслан илэрхийлдэг. Чарлигийн гэр бүл одоо Нью Мексикод Лисагийн ээж Карменид амьдарч байна. Тэд Ма гэдэг 3 дахь хүүхэдтэй болжээ. Орой хоосны үеэр Себ сургуулиас нь зохион байгуулж буй Европ руу явах аяллын талаар ярихч Лиса айдастай байсан тул шууд л татгалздаг. Себ "Та надад бас ямар нэгэн муу зүйл тохиолдчихгүй гэхээс айгаад байгаа юм. Гэхдээ би Кейти биш шүү дээ" гэж хэлнэ. Яг энэ үед Египтэд нэгэн хүү ундаг дугуйныхаа гинжийг янзлаад байж байтал яг түүний ард нэгэн онгоц сүрж унана. Дотор нь байсан хүмүүс бүгд ам үрэгдсэн бөгөөд яг тэнд өнөөх хар авс босоогоороо байж байв. Олдвор судлаач авс огт гинтээгүй байгаад гайхширдаг. Ослын дараа тэрээр авсыг нээж үзэхэд дотор нь нэгэн охины цогцос байх бөгөөд охин гинт ам орж хаширч эхэлдэг. Нью Мексикод Чарлид утасны дуудлага ирнэ. Тэдний охин Кейти олдсон бөгөөд амьд байгаа гэх мэдээг сонсмогцоо Чарл, Лиса хоёр Египтэд ирцгээнэ. Эмч тэдэнд Кейти гэрэлгүй орчинд байж тижээлийн гүн дуталдалд орсноос болж арьс нь их хэмжээгээр гэмтсэн гэдгийг хэлдэг. Тэрээр гүн кататоник, хөдөлгөөний саатал болон сэтгцийн өөрчлөлттэй байдалд орсон бөгөөд хяналтгүй огцом хөдөлгөөнүүд хийж байгааг нь. Египтийн эрх баригчид охин олдсон тухай мэдээллийг хэвлэлээс түр нууцлахаар болжээ. Эцэг эх нь Кейтигийн байдлыг очиод хартал тэр нүрээ өөрөө маажиж шархтуулсан байв.
Лиса охиных нь зүрх маш хүчтэй цохилж байгааг анзаарна. Гэтэл Кэтигийн гар татуугнаж, Чарл гарыг нь барьж авахад Кэти түүнийг маш чанга гатгаж ёолж эхэлнэ. Энэ бүхнийг харж тэсээгүй Лиса гадаш гаран уйлдаг. Цагдаагийн офицер Далия ч мөн тэнд байлаа. Тэр Чарлд 30 мянган жилийн настай базаалт авсын зургийг харуулж, онгоц сүрэх үед Кэтиг түүний дотор хийж тээвэрлэж байсан тухай хэлдэг. Египтэд авс дотор хүн нууж хил давуулах нь баригдахгүй байх хамгийн шилдэг арга ажээ. Чарл Далайг таньдаг бөгөөд Дала таныг сэжигдэж байсан хүн бол миний ахсах офицер байсан. Тэр одоо нас барсан гэж тайлбарлана. Чарлз, Лиса хоёр Кэтиг Нью Мексико руу гэртээ авчирдаг. Гэр бүлийн бусад гишүүд Кэтигийн байдлыг хараад цочролд орно. Түүнийг дээд давхрын өрөөнд оруулав. Дүү маань түүн дээр очиж өөрийгөө танилцуулна. Эмээ Кармен нь түүний хажууд суугаад залбирч эхлэхэд Кэти гинт босож ирээд эмээгээ мөргөж орхидог. Кэти яг л хэн нэгний удирдлагад орсон мэт хачирхалтай хөдөлгөөнүүд хийж эхлэх бөгөөд Лиса түүнийг тайвшруулахын тулд эм тарьдаг. Шөнө нь дүү маа ах Себ дээрээ ирж Кэтигээс маш их айж байгаагаа хэлнэ. Чарл авсын зургууд болон Кэтиг ороосон байсан боолдуудыг сударж эхэлдэг. Энэ үед Лиса дээд давхарт Кэтитэй хамт байсан боловч гинт маа дээрээс хүнд зүйлс унах, балбах мэт хачирхалтай чимээ сонссноор үйл явдал үргэлжилнэ. Охин маа ах Себийг сэрээж хачирхалтай чимээ гарч байгааг хэлнэ. Яг л хэн нэгэн гүүж байх шиг сонсогдож байв. Чарли Кэтиг орноосоо алга болсныг анзаарч Лисаг сэрээдэг. Доод давхарт Себ бейсболын цохиур барьж аваад ханнаас гарах чимээний зүг рүү түхэж очино. Эцэг эхэн ч бас тэнд ирцгэн. Ханны завсар дахь давчуу зайд Кэти гүйж байлаа. Лиса түүний араас орж харин Чарли нөгөө талаас нь угтаж оров. Эцэг эх хоёулаа Кэтигийн нэг буланд сууж хилэнцэд хорхоо идэж байгааг харан цочирддог. Гадаа үлдсэн хоёр хүүхдэд эцэг эхийнх нь дуу сонсогдох бөгөөд Кэтигийн амийг ангаалгаж хилэнцэд хорхоог гаргаж авахыг оролдож байгааг Себ хардаг. Эцэст нь Кэти бөөлжиж орхино. Маргааш нь тэдний гэрээсээ гарахад машины яг урд талд хээрийн чоннууд гарч ирдэг. Чарли хоёр хүүхдээ сургуульд нь хүргэж өгөөд Кэтигийн талаар сургууль дээрээ хүнд ч юу ч хэлж болохгүйг хатуу захив. Машинаас буусны дараа Себ эцгээсээ Кэтид яг юу тохиолдсныг асууна. Энэ хооронд гэрт Лиса, Кармен хоёр Кэтиг усанд оруулж арчилж эхэлдэг. Лиса түүний хумсыг авч байв. Дээд давхарт Кэтигийн өрөөнд орсон Чарлийн нүд хевсэн дээр тусаж, хевсний дороос цус олж хардаг. Лиса Кэтигийн хумсыг авахд ихээхэн бэрхшээлтэй тулгарч байлаа. Гэтэл нэг хумстай нь хамт хөхийн хурууных нь арьс тал хүртлээ хууларч унана. Чарлид доод давхраас хашрах чимээ сонсогдов. Кэти тэднийг түлхэж унгаагаад зүгтчихсан байлаа. Чарли доод давхар руу гүйж түүнийг хайх явцдаа цусны мөрнүүдийг олж харав. Кэти төмөр саваагаар өөрийгөө гэмтээж байсан бөгөөд тэд түүний шархыг боолдоор боож өгөв. Чарли бид түүнд тохирох тусгай газар олох талаар бодох хэрэгтэй гэхэд Лиса шууд л татгалдаж тэр хаашаач явахгүй. Тэр аль хэдийн хангалттай удаан хугацаанд биднээс хол байсан гин. Тэдний дунд маргаан дэгдэж Чарли охиноо эмчлэхийн тулд яг юу тохиолдсныг мэдхийг хүсэж байгаагаа хэлэхэд Лиса би түүнийг идрээж чадна. Ядаж л би чам шиг ямар нэгэн мэдээний сэдэв хайж өөрийнхөө гин бурууг нуух гэж оролдохгүй байна гэв. Тухайн өдөр хүүхдүүдийг Чарли харж байсан тул Лиса түүнийг буруутгадгийг Чарли мэддэг байлаа. Гэвч тэрээр хариудна. Тэгвэл чиний хамт байсан өдрүүд яах юм бэ? Охин маань цэцэрлэгийн мухард нууц найзтай болсныг чи яагаад огт анзаараагүй юм бэ? Хэмээн сөргүүлэн дайрна. Үүнийг сонсоод Лисагийн сэтгэл маш ихээр шаналж Кэти дээр очиод Кэти ямар нэг юм хэлээчтэй гэж гуйхад Кэти өөдөөс нь нулимж орхидог. Энэ үед Чарли Кэтигийн тэрэгэнцэр дээрээс түүний арсны хилтерхиynүүдийг олдог. Ойртуулан харвал түүн дээр ямар нэгэн зүйл бичсэн байгааг анзаарна.
Чарли шууд л археологийн хичээл рүү явж профессор Бикслерт нөгөөх бичээсийг харуулдаг. Профессор түүнд энэ бол эртний Египтийн хамгийн анхны татлан бичиг болох иератик бичиг байна гэж хэлээд үүнийг хаанаас олж авсныг нь айхан асууна. Чарли зүгээр л үүнийг орчуулж өгөхийг хүсэв. Үүний дараа Кейтигийн хажууд сууж байтал охин шүдээрээ ямар нэгэн чимээ гаргаж эхэлнэ. Охиноо ийм байдалтай байхыг хараад Чарлигийн сэтгэл зүхрэх хэдий ч сайтар сонсоод тэр ямар нэг зүйлийг Морзийн кодоор хэлхийг оролдож байгааг ойлгодог. Чарли энэ кодыг тэмдэглэж аваад Кэтигийн эд зүйлсийг ухаж орчуулагч олж дохиог тайлж уншдаг. Кэти зөвхөн ганц нэрийг л тасралтгүй давтан хэлж байлаа. Лили. Чарли тэр даруй дайлаа руу залгаж, "Кэти надад нэг нэр хэллээ. Гэхдээ Египт даяар тоо томшгүй олон Лейла байгаа байх та" гэв. Дайла түүнд Кэтиг алга болохоос өмнө эсвэл дараа нь Лейла гэдэг хүн түүнтэй болон гэр бүлийнхэнтэй нь холбогдох гэж оролдсон эсэхийг шалгахыг зөвлөнө. Ингээд Чарли Кэтиг алга болсноос хойш гэр бүлд нь ирсэн бүх захидлыг нэг бүрчлэн ухаж эхэлнэ. Энэ хооронд айж цочирдсан дүү маань угаалгын өрөө рүү явна. Гэвч буцаж явахдаа тэрээр Кэтигийн өрөөнөөс дуулах чимээ гарахыг сонсдог. Маа түүнээс "Кэти чи юу?" гэж асуухад Кэти "Тийм ээ, би одоо ярьж чаддаг болсон" гэж хариулаад энэ тухай ээждээ хэлж болохгүйг захив. Тэрээр "Эхлээд би чамтай ярьж дасгал хиймээр байна" гэлээ. Гэтэл Кэти хаалганы доогуур Магийн хөлийг долоодог. Маа айсандаа зүхтахыг оролдох боловч Кэти хаалганы нөгөө талаас тарин уншиж эхлэх үед Маа агаарт өргөгдөн хөөрнө. Яг энэ үед Чарли өнөөх олон захидлууд дундаас Кэтид өгж байсантай яг ижилхэн чихрийн зурагтай нэг захидлыг олж чаддаг. Уг захидлыг Лейла Халил гэдэг хүн илгээсэн байлаа. Дайла уг хаягийг мөшгсөөр цөлийн дунд баригдсан шуудангийн салбарыг олж тогтооно. Онгоц яг энэ хавийн ойролцоо сүрсэн байв. Тэд газрын зураг дээрээс тоор жимсний ферм байхыг олж хардаг. Үүнийг хармагцаа Дайла Кэтиг хулгайлагдсан өдөр цэцэрлэгт нектарын жимс хэвтэж байсныг санана. Энэ үед профессор Чарлид эдгээр нь ямар нэгэн шашны зан үйлд ашигладаг хориг болдууд байна гэж хэлдэг. Бичээст Нас Мараниан гэх үг дахин давтагдсан байлаа. Профессор түүнд эртний Египтийн чөтгөр судлалын лекцийн сонсгоно. Уг лекцэд тайлбарснаар Нас Мараниан бол гэр бүл нийгэмлэгүүдийг сүйтгэдэг эртний чөтгөр юм. Энэ нь тухайн цаг үеийнхээ хамгийн аимшигт чөтгөр байсан хэдий ч манай эртний өмнөх 2000 он гэхэд түүний нөлөө суларчээ. Нас Маранианыг эртний зан үйлийн тусламжтайгаар төгжиж урхигдсан байсан аж. Гэвч одоо энэхүү эртний чөтгөрийг хааж байсан хориг боолдууд тайлагдсан байлаа. Кэтигийн удирлоод бүрэн орсон дүү Маа багшигаа харахшир царайт хэмээн дуудана. Энэ хооронд Дайла өнөөх ферм дээр очдог. Тэнд Лейлагийн байшин хаалттай байх бөгөөд Дайла арын хаалгаар нь Сим орно. Дотор нь нөгөөх хар пирамид байх бөгөөд түүний ойролцоо нууц гарц руу хөтлөх гинж байв. Энэхүү нууц гарц нь Арсыг хадгалж байсан газар руу ордог байлаа. Дайлаг дээд давхарт буцаж гарахад Лилигийн ээж ирж гисэн байв. Тэр Дайла руу дайрсан тул Дайла түүнийг буудах хэрэгтэй болдог. Дайла түүнээс "Та нар Кэтиг яасан юм бэ?" гэж асууна. Гадаа энэ бүхнийг халж байсан нэгэн охин зугтаж эхлэхэд Дайла араас нь хөөдөг. Охин нэг газар очиж газар ухаж эхэлнэ. Дайла түүнд гараа өргөхийг шаардах үед охин газраас нэгэн хайрцаг гаргаж ирээд Дайлагийн урд тавьдаг. Энэ охин бол Лейла Халил байлаа. Хайрцаг дотор Кэтигийн нэрээр бичсэн видео хурцаг байв. Гэрт Кармен дахиад л Кэтигийн ойролцоо залбирч байлаа. Маа улаан царайд эмэгтэй гэх үгийг тасралтгүй давтан хэлнэ. Чарли "Бид Лисад энэ бүхний талаар юу ч хэлэхгүй шүү" гэж байтал Лиса Лилигийн захидлыг олж хардаг. Дээд давхарт Кэти Кармен руу дайрч эхэлнэ. Кармен өрөөнөөс гарч чадсангүй. Кэти аимшигтайгаар инээх ба Кармений зүүж байсан загалмайтай зүйлд агаарт хөөрч хүзүүг нь боомлон дээш өргөдөг. Кэти түүний цонхоор шууд Чарлигийн машин руу шийдэж орхино. Энэ бүхнийг харж байсан Маа чанга инээн. Хээрийн чоннууд гүйж ирээд Карменийг амьдаар нь идэж эхэлдэг. Нөгөө талд Дайла видео хурцгийг үзэж байлаа. Бичлэгт Лилигийн ээж "Гим зэмгүй хүүхдийн бие хамгийн удаан тисдэг" гэж ярьж байв. Тэрээр зан үйлийг бүхэлд нь энэхүү хурцагт бичиж үлдээжээ.
Дайла Лилийг байцаагаар очиход түүний хэлийг огт ичихсэн байв. Тэрээр нэг удаа үннийг хэлхийг оролцсоныхын төлөө өөрийнх нь ээж ингэж шийтгэжээ. Лили ярих гэж ихэд хичээх бөгөөд Кэти уг нь хайрцагаас гарах ёсгүй байсан талаар хэлхийг оролдоно. Учир нь тэдний хүндий удахгүй усанд автах байсан тул Лилигийн ах нарт өмнө нь хизээж хөдөлгөж байгаагүй авсыг нүүлэн шилжүүлэхээс өөр сонголт бүлдээгүй байжээ. Лили энэ бүхнийг бичиж Дайлад тайлбарлаж өгдөг. Дайла Чарли руу залгахыг оролдсон боловч тэр утсаа авсангүй. Учир нь тэдний гэрт Кармений оршуулгын ёслол болж байлаа. Магийн нүд аажмаар өмөрч ялдарч буй таазны нэг хэсэг рүү тогтжээ. Чарли Кэтигийн өрөөний хаалгыг түгжээд манаж байсан боловч Себ түүнээс ээж рүүгөө очихыг гуйдаг. Лиса Кэтиг цаашид гэрт байлгахыг хүсгээ болжээ. Ингээд Себ Кэтигийн хаалгыг манах болсон бөгөөд дотроос нь тогших чимээ сонсогдож эхэлнэ. Кэти, намайг доод давхрын үдэшлэгт оролцуулахын тулд гаргаад өгөөч гэж гуйв. Себ айсандаа өрөөндөө орж дуу тавьсан ч чихвчнийхэн цаанаас хүртэл Кэтигийн хоолой сонсогдсоор байлаа. Кэти дээд таазыг ялзруулж цоолоод мөлхөн гарч ирдэг. Маа очиж Кармений хиймэл шүтийг амнаас нь сугалж аваад өөрийнхөө аманд хийнэ. Тэгээд түүгээрээ нэгэн ир рүү дайрдаг. Чарли түүнийг барьж авахад Кэти Кармений авс руу орчихдог. Лиса түүний татаж гаргахыг оролдоно. Кэти шалан дээр асгарсан Кармений цусыг долоож эхэлдэг. Үйл явдал шөнө рүү шилжинэ. Чарли Кэтиг тэрэгцэрт нь хүссэн байх боловч энэ үед Себ хүртэл түүний удирдлоод орчихсон байв. Хиса гэр бүлээ аюулгүй газар руу нүүлгэхээр эд зүйлсээ баглаж байлаа. Гэтэл яг энэ үед хаалганы хонх дуугарч Кэти тэрэгцэртэйгээ агаарт үсэрч эхэлдэг. Дайла ирж Чарли болон Лисад нөгөөх видео хуурцгийг үзүүлнэ. Бичлэгт өнөөх эмэгтэй энэ бол 8 секундын зандан шулах зан үйл байх болно гэж ярихаж энэхүү зан үйл нь тэдний гэр бүлийг нас мараанаас хамгаалахын тулд үе дамжин хийгддэг эртний гэр бүлийн нууц арга байжээ. Тэд үе үе энэ чөтгөрийг шинээр бэлтгэсэн амьд биед шилжүүлэн суулгах шаардлагатай болдог бөгөөд чөтгөр ямар ч амьд хүнд орж чадах хэдий ч гим зэмгүй хүүхдийн бие хамгийн удаан тэсдэг байна. Тийм ч учраас тэд энэ удаад чөтгөрийг Кэтигийн бие рүү шилжүүлжээ. Бичлэгдэр Лейлагийн ээж чөтгөрийг хуучин биеэс Кэтигийн бие рүү шилжүүлэхийн тулд тарны уншиж байлаа. Чарли, Лиса хоёр гим зэмгүй охинд нь энэ бүх аимшиг хэрхэн тохиолдсныг нүдээр хардаг. Энэ үед Кэти Себээс хугацаа тайлахад нь туслахыг гуйх бөгөөд удирдлаад нь орсон Себ Кэтид зориулан ханааны завсар дах нууц гарцыг нээж өгдөг. Кэти чөтгөрийг бүрэн суллахын тулд өөрийнхөө арсыг хуулж эхэлнэ. Арс нь хууларч унамагц чөтгөрийн хүч асар ихээр нэмэгдэж бүр үхсэн байсан Кармен хүртэл ам ордог. Чарли эрвэж хартал Кармен түүнтэй ярьж байлаа. Хаалга өөрөө савагдан онгойж Кэти дайрч орж ирээд Чарли руу товтлоно. Тэр Дайлаг шатаар уруудуулан шидэж урхаан алдуулаад Чарлиг ч мөн мөргөж унгав. Хиса тариурыг авч амжих хэдий ч удирдлоод орсон Себ түүнийг цааш явуулахгүйгээр зогсоодог. Хиса аргагүй ирэхэнд ханааны завсгийн хүндий рүү гүйн орно. Дайлаг ухаан ороход Кармен хөлөөрөө түүний цээжин дээр гიშгчсэн байлаа. Чөтгөр Чарлад хандан "Чи түүнийг буцааж авч чадахгүй. Одоо би түүний аав болсон" гэж хэлнэ. Үүнийг сонсоод Чарли уурандаа шатаж гардаг. Гэтэл Кармений амнаас хилэнцэд хорхоо мөлхөн гарч шууд л Дайлагийн ам руу оров. Дайла тэмцэгцээр Карменийг үшгэлж холдуулах боловч хилэнцэд хорхоо түүний хоолойг цоолж амжжээ. Дайла гараа ам руугаа оруулсан нөгөө хорхоог өгц татан гаргаж хайна. Энэ хооронд Лиса Себэд тариа хийж унтуулан аюулгүй болгож амжив. Чарли Дайлагаас тарнаа санаж байгаа эсэхийг асуулаа. Тэд хамтдаа Кэтиг хаалганы цаана оруулан түлхэнэ. Гэвч хаалга хүчтэй савагдан онгойж Кэти Чарли руу үсрэн дайрдаг. Дайла хоолой руугаа хуруугаа шургуулан байж арайхын нөгөөх тарныг уншиж эхэллээ. Тарны үйлчилж эхлэхэд Кэти тайвширч Чарли түүнийг дарж ардаг. Яг энэ үед Лиса ханааны завсраас гарч ирнэ. Чарли намайг уучлаарай гэж хэлээд чөтгөрийг Кэтигээс өөрийнхөө бие рүү шилжүүлэн авдаг. Чарли тэр даруй ухаан алдан унах бөгөөд хэдхэн хормын дараа Кэти эргэн сэрэгдэг. Хэсэг хугацааны дараа Кэти аавтайгаа Морзийн кодоор ярилцсан. Чарли тэдэнд маш их хайртай гэдгээ хэлдэг. Ингээд ах дүү гурав эргээд бүрэн хэвийн амьдралдаа оржээ.
Гэтэл нэгэн өдөр Дайла Лисагаас дуудлага хүлээн авах бөгөөд үйл явдал Хилигийн ээжийн хоригдож буй шоронгийн өрөөрөө шилжинэ. Хиса ажигтны хувцас өмсөн орж ирээд түүнд тариа тарьж унгаадаг. Хиса түүн рүү харан "Миний Кэти чамайг нэг элбээ үзмээр байна уу?" гэж асуусан гэлээ. Яг энэ үед Дайла Чарлиг дагуулсаар орж ирдэг. Тэд хаалгыг дотроос нь төгжиж, Чарлийн дотор байсан чөтгөрийг Хилигийн ээж рүү шилжүүлж орхино. За ингээд кино маань дуусаж байна. Үзсэн бүх хүмүүстээ баярлалаа.